Энэ удаад бид төсвийн хяналтыг хийгдсэн болоод сонгон шалралт руу шилжинэ. Сонгон шалралтыг яаж хийх талаар авч үзье. Үүний тулд бид нэр худалдаа авалт засны миний сонгон шалралтууд гэдгээр орно. Уг бол сонгон шалралтыг систем тохиолгоогоор 2 3 хүн ч болно. Хийж болно 2 3 4 хүн ч хийж болно. Одоо ингээ PR 2026 0530 гэдгээр бол дараа дарангуут. Энд бол одоо нийлүүлэгчдийн болвол харьцуулалт нь бол хийж байна. Системийн санал нь бол зэдэд цэрэг зорч гэдэг нийлүүлэгчдэр бол байна. Энд бол барааны түвшний харьцуулалтыг бол одоо ингээ харьцаж байна. Энд болохоор чанарын хяналтын дүгнэлт нь бол хийж байна. Энд болохоор төсвийн хяналтын дүгнэлт нь бол хийж байна. Ингээд нийт дүнгээр зэдэд цэрэн дээрс нийлүүлэгч тэргүүлж байна. 84.4 скоринг оноотой. Тэгээд одоо миний сонголт нь зэдэд цэрэн дээрс сонгож болно. Хувь хүнийг бол сонгож болно. Сонгоод эндээ бол гэж үндслээ бичээд санал илгээх гэдэг дээр дараад өгнө. Одоо ингээд энэ чинь худалдаа авалтын захиалгыг үүсгэх. Сонгон шалралтын дүнгээр захиалга үүсгэх гэдэг дээр дарчна. Ингээд худалдаа авалтын орон амжилттай өслөө. Худалдаа авалтын сонгон шалралт маань дууссан бол захирал маань миний баталгаажуулах захиалгууд гэдэг дээр бол дараад орно. Одоо энд бол байж байна. Үүнийг үзье. Жишээ нь тоос 1500 ширхгийг, бэлта 500 ширхгийг болохоор 500 ширхэг. Энд ингээд бүх өнөөрт одоо ингээд бүх юм хараад нэг бол татгалзаж болж байна. Нэг бол энэ дээр нь цохол тэгээд жишээ нь одоо зөвшөөрөм тийм үү цохол тэгээд баталчих болно. Баталгаажуулсан болвол одоо худалдаа авалтын захиалга маань үүссэн гэсэн үг. Дараагийн шат бол худалдаа авалтын менежер маань барааны ажилд үсгээд агуулгын нэрээр хүлээлт өгөх үйл явц. Болвол дараагийн бүлэг юм аа. Анхаарланд болсон явдалд баярлалаа.